хүмүүс их байж идэг. Таних мэдхээрийн ялгаа юу вэ? Тэгэхээр би бол камертаны болдын дуу бол камертан хамтлагийн дуу бол аюулгүй сайн мэднэ. Тэгээ би сая тэр залуучуудаа та нар камертан хамтлаг мэдхүү, мэдээ ганаг мэдхүү. Сая мэдээ би ганаатаа сая энэ New Root Coffee Shop тааралцаа гэсэн чинь ямар юм байдгийг агаа гэх. Тэгээ камертан бүх дуу гарах тоолгонд нь найзуудтайгаа хамт цээжилдэг байсан. Цээжлээ дуулдаг байсан. Тэгээд яасан тэгэл бүх плейтүүдийн цуглуулга, балкадуудын цуглуулга. Гэхдээ би камертан хамтлагийг мэддэг. Гэхдээ ерөөсөө тэдэртээ уулзаж үзээгүй. Тэд нар намайг ч мэдгүй. Би л ингээд энд дальжигнаатайгаа уулзахаас тэд нар бол намайг ерөөсөө мэдхгүй. За тийм учраас бид нар итгэлийн амьдралд уурсан Есүсийн талаар зүгээр юм мэдлэг ойлгоод амар сайн мэддэг, амар сайн тайлбарладаг, амар сайн ярьдаг, амар сайн түүний талаар хүмүүстэй хуваалцаж чаддаг хүртэл өөрөө Есүсийн талаар ямар хувьчилсан харилцаа бол байхгүйсэн. Тэгвэл таних гэдэг процесс бол юу вэ? Түүнийг сонсох, би бас ярих, тэр намайг сонсох, харилцсан ийм амьдралыг болоод танихаа гэж ярьж байгаа гэсэн үг. Та гэсэн хүмүүс өнөөдөр чуулган дээр би үнийг бол таних баха. Мэдээж мэддэг хүмүүс байгаа. Өнөөдөр ирсэн хүмүүс бол ганц хоёр ирээд удаагүй хүмүүс бол би үнийг зүгээр мэддэг баг. А нэг юм нөхөн ирээл яваад байгаа юм байна гэж. Тийм үү? Харин Есүсийг та таних уу, мэдэх үү гэдэг асуултыг бид нар өнөөдөр нэлээд бас бодох хэрэгтэй. Тийм цаг үед бас амьдарч байгаа гэж хэлж болно. Хэрэв мэдээж амьдарч байгаа бол тэр танд ашиг тусаа өгөхгүй байгаа гэсэн үг байхгүй юу? Мэдээж амьдарч байгаа. Таал гараал гоё сайхан гэж ярьж байгаа бол шиг тэнд ямар ч нэг нөлөө үзүүлэхгүй байгаа гэсэн утгатай зүйл юм. Та бас хичнээн хашгираадсан тий бас яасан бэ? Таныг сонсохгүй байгаа гэсэн утгатайгүй. Чи зүгээр фэн маягаар чи яасан бэ? Амьдарч байгаа гэж хэлж болно. Харин таних гэдэг нь бол ямар ч үед хамт байх амьдрал юм аа. Амен. Есүсийн загалмаа дээр хоёр хүн байсан. Хоёр талд загалмаа дээр яг цовдлогдож байхад тэр үед юу байсан бэ? Та нар дөр зургийг төсөөлөд үзээрэй. Иргэн тойронд нь ерөөсөө алаад өг, цовдлоод өг, үдсэн ятсан. Тэгээд дээрэс нь хідэн цэргүүд байсан. Хувцсыг авах гээд хүлээж ирсэн тэр цэргүүд байсан. Тэгээд ээж болон ах дүү нар байсан. Нэг ихийн хайрлагаас өөр юу ч хийж чадахгүй тийм хүмүүс байж исэн. Тэгээд тэр нь ямар нэг тийм онцгой газар бол биш байсан. Дандаа тэнд өөхөд хагцал шийтгэл тэр газар Голготын тоологдыг хүмүүс бодохдоо аимшигтай газар гэж бодож ирсэн. Ерөөсөө тэр газрыг бодохдоо тэр нэг аимшигын газар байхгүй юу? Тэгээ тийм хүмүүсийн дэрэж гисэн тийм байсан. Харин хоёр талд нь хамгийн ойрхон хоёр талд нь хэм байсан? Хоёр дээрвжин байсан. Гэмт хэрэгтэн байсан. Гэмт хэрэгтэн байсан. Харин тэр дунд Есүс бол Бурхны хүү ямар ч гэмгүй нэгэн байсан. Тэгээ өчтөр намайг машинаар явж байхад машины жолоочийн хажууд урт зам тэгээд явхад бол машины хажууд манай ихнэр бол ингээд саатуулагч ажлыг хийдэг гоо 2 цаг болоод самар 2 цаг болоод кофе 2 цаг болоод одоо бицхог хэлгээ тийм тэгээ манай далаа манай машин суусан тэгээд пастра би танд нэг айгүй гоё таавар гэдэг та нарыг таалгана машин явж байгаа бас зөөнөр байсан тэгээд та нарыг бодох юм бол энийг бодох юм бол унтахгүй гэх тэгээ яасан бэхэр нэг юм таавар байсан ямар таавар гэсэн чинь хоёр нугас ингээд гол дээр тавьчихжээ. Тэгсэн чинь нэг нь нисээд нэг нь живээд олох болчихжээ гэж. За тэгээд хариулаарай гэжсэн. Хөө хүмүүс чинь нугас чинь нисдэггүй нэг нь одоо өвчтөө нөгөөх нь одоо ингээд дөнгөж үхсэн нугас тавьсан гал яриасан. Баахан. Тэгээд арай жоохон амьдрал логик одоо юм бодоо гэж юу яг юутэй яаж байгаа нугас гэдэг үгийг бодоо гэж. Ерөөсө бодогдоод болчих. Нугас чинь нисдэггүй зүйлдээ бүгдээр чаачи бидний мэдээ ухад үгээд ерөөсө гарч ирдэггүй. Тэгсэн чинь хоёр нугас нь юу байсан юм бэ гэдэг нэлээд удаа бодсон бид нар ч бүр хэдэн цаг явсан бидгүй яваасаа 10 цаг явж ирсэн л дээ. Тэгээд нөгөөдгөө бүр сүүлдээ бүр кино манаар яриад юу ч болсон үлгэр болоод нугасны тухай бүр домог яриад. Тэгсэн чинь өөрхийн нөгөө нугас гэдэг үгөө бодоор гэсэн чинь гол дээр нэг жигэн нугас нөгөөх нь зүгээр ийм хаалганы нугас хоёр тавьсан юм байл та. Тэгсэн нөгөө нугас нь жиг байл. Жигэн нугас нь нисээ уцсан юм байлаа л уул нэг юм хоёр амьд нугас өгцөн нугас гэдэг 9 шидийн бодоод байсан. Есүсийн загалмаа дээр ч гэсэн яасан бэ бид далаа яг манай номлолын сэдв наач гоё жишээ байна гэд нэг нь яасан бэ амьгүй тэдэр жигтэй доошоо өгсөн. Есүс загалмаа дээр ч гэсэн бас яг ийм процесс болсон. Нэг нь бол доошоо нэг нь бол дээшигээ тэнгэр улс руу явдаг түүх байх тийм үү. Гэхдээ тэр хоёрт бол юу байсан байхгүйсэн мө гэхээр тэр тэнгэр улс руу явсан хүн бол юу ч байхгүйсэн. Юу ч хийж чадахгүйсэн. Ган хадвалцсан, цовдлолцсон. Тэгээд тэр яасан бэ? Ерөөсөө Христэд итгэхэд ямар нэгэн үйлс хийгээгүй итгэлээр хүлээж аваад тэгээд Есүс юм бэ? Өнөөдөр чи яваач байх болно гэж хэлсэн мэт. Энэ бол Бурхны хайрын бодит илэрхийлэл юм а гэж ярьж байгаа. За бид нар хайрын талаар зөндөө зэг романтик юмуд бол мэдэн тийм үү? Хүмүүс яадаг вэ?
Маш их хайртай гэдэг үгийг их хэрэглэдэг шүү, тийм үү? Би чамд хайртай, би түн хайртай, тэр надад хайртай ч юм уу, тийм? Би ажилтай хайртай, би мөнхөд хайртай ч юм уу. Би бас бурхан хайртай гэдэг олон тийм зүйлүүдийг хийдэг шүү, тийм үү? Тэгэхээр та нар яг жинхэнэ хайр гэдэг юу гэж ойлгодог гэдэг асуулт байгаа юм. Жинхэнэ хайр. Хүмүүс ихэнхдээ хайрыг бол ер нь мэдрэмжтэй ойлгох гэдэг. Мэдрэмжээр зүүрлэх гэж, харьцуулах гэж, тийм тодорхойлох гэдэг. Өөрөөр хэлбэл хажаагалтай байх юм бол хайртай. Сайхан байх юм бол хайр байна гэж хэлдэг. Хэрэгтэй үедээ хамт байх юм бол хайраа гэж бас хэлж идэг. Харин мэдрэмж нь юу вэ? Хэрэггүй үед хэрэгтэй үед туслахгүй байхад эсвэл жоохон гомдол төрөхөд хайр нь хүрээд эхэлдэг. Би чамд хайртай гэсэн чи өөр гоё хүн гараад ирсэн чи би бас чамд хайртай шүү гэл. Өөрчлөгдөх тохиолдол бас бидний амьдралд бас байж байгаа тийм үү? Тэгвэл энэ дэлхийн хайр бол ямар нэг юм нөхцөлтэй байдаг. Нөхцөл надад ашигтай, надад өгөх юм бол эсвэл чи ингэх юм уу, тэгэх юм бол гэдэг юм нөхцлүүд. Харин Библи бол биднээс өөр хайрыг бол зааж өгч үүдэг. Юу вэ? Библи гардаг хайр нь бол авах биш өгөхт байдаг. Бүгд хэлээд үзье. Өгөх. Шаардах биш те. Нөхцөл байдалд хүсэх биш. Уучлах байдаг. Өөрийгөө золиослох хайрын тухай Библи бидэнд зааж өгч үүдэг. Тийм учраас өнөөдрийн ишлэл бол нэлээд чухал ишлэл байгаа даа. Энийг Чарльз Спurgeon пастор гэсэн юу гэж хэлсэн бэхээр Иохан 3:16 болоод Библи доторх Библийг бүр баазаад мушгаад ингэх юм бол тийм дотор Библийн бүх сайн мэдээний үн цэнийг урснаа гэж хэлсэн байдаг. Өөр Библийн хамгийн хураангай хэлбэр бол Иохан 3:16 гэж хэлсэн байдаг. Тэгээ бид нар бас энэ ишлэгийг бол дэндүү сайн мэднэ. Бараг чэжээр мэдж байгаа гэсэн бурхан заргаас хуу гэсэн. Бараг минут хэд удаа унших гэдэг бараг уралдах واخоо. Тийм үү? Яг л бид нар сайн мэдээ сонсож бас энийг сонсдог. Хүүхдийн цуглаанаас олон жил цуглаад явсан ч гэсэн энийг үрдээ сонсоо зааж идэг гэсэн тийм үү? Зааж идэг. За тэгээ бид нар ишлэлээ харах юм бол бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц хүүгээ өгсөн гэж хэлсэн байгаа. Хүүгээ өгсөн. Энд харах юм бол хэн хайрлсан бэ? Хэнийг хайрлсан бэ? Бас юуг өгсөн бэ? Яагаад өгсөн бэ? Хэн аврагдах вэ? Аврагдвал хэн болох вэ гэдгийг энд маш тодорхойгоор гүнзгий асуултуудад хариулсан байна. Тэгээ энэ үгийг хэн хэлсэн бэ? Ямар хэн хэлсэн бэ? Бурхан хэлсэн үү? Яг энэ процесс дээр харах юм бол Есүс хэлсэн шүү дээ. Есүс 3 дугаар бүлгээр Никодимтэй уулздаг тийм үү? Никодимтэй уулзсан. Никодим бол ямар хүн байсан бэ? Тэр бол одоо шашинлаг хүн байсан, шашны хүн байсан тийм үү? Фарисей хүн байсан, Израилийн багш байсан, Библийг маш сайн мэддэг нэгэн байсан. Бас магадгүй маш сайн заадаг нэгэн байсан баг. Цээжээр мэддэг байсан баг тийм үү? Хүмүүс түүнийг хүндэлдэг байсан баг. Гэхдээ Есүс юу гэж хэлсэн бэ? Иохан 3:3 дээр болохоор Есүс тэр хүнд ингэж хэлсэн. Хүн дээрээс төрөхгүй бол бурхантай дахин дээрээс төрөхгүй бол бурханы хаанчлалыг авч чадахгүй гэж хэлсэн байдаг. Дээрээс төрөхгүй. Тэгвэл өөрөөр хэлбэл Никодим бол газрын хүн байхгүй. Газраас сурсан, мэдсэн, болсон, хүмүүсээс сонссон тэр чадруудыг олж авсан гэж хэлж байна. Тэгвэл Есүсийг хэлж байгаа санаа нь юу вэ гэхээр дээрээс гэж хэлсэн нь юу вэ? Юу гэж хэлж байгаа вэ гэхээр шашин хүнийг аврахгүй магдыг гаргаж байгаа гэсэн хүн. Шашин хүнийг аврахгүй, мэдлэг хүнийг аврахгүй, сайн хүн гэсэн хүнийг аврахгүй гэдгийг тодорхойлж байгаа. Авралцсан хүн Есүст байгаа гэж хэлж байгаа. Тэгээ Есүс өөрөө энийг хэлж байгаа мөртлөө бурхан ертөнцийг үнэхээр хайрласнаа цорын ганц хүүгээ өгсөө гэж хэлж байгаа. Өөрөөр хэлбэл намайг би энэ дээр ирсэн зорилго нь бурхан чамайг хайрлсан учраас юм а гэж хэлж байгаа. Хайрлсан учраас намайг илгээсэн юм а. Хайрлсан учраас яасан бэ? Намайг энэ дэлхий рүү таны төлөө илгээсэн юм а гэж ярьж байгаа гэсэн үг. Тэгэд та надад идэх юм бол мөнх амьтаа болно гэдгийг тодорхойлж байгаа гэсэн үг. За эндээс харах юм бол бүх хайрын энэ дэлхий дээр байгаа бүх хайрын их сурвалж бол хаанаас байгаа гэдгийг бид нар харж байна. Хүмүүс эх орны хайрыг гэж ярьдаг. Тэгээ саяхан би илгээлтэнд явж байгаад нэг нутгийн хүмүүс одоо газар шорооныхоо төлөө тэмцэлт түүх одоо болсон юм. Саяхан болсон явдал та. Тэгээд газар шорооны төлөө гадаадынхан түүхгүй өстөө алт эрдэнэс ухуулахгүй эх орны хамгаалах газар шороогоо үеийн үед хамгаалж ирсэн. Энэ газар нутгийг бидний газар нутгийг юм а гэж баг том карнуудыг биеэрээ хаагаад ирсэн. Тэгсэн чинь олон улсаас нэг мэйл ингэж явуулсан. Юу гэсэн бэ? Та нарт ч хүн болгон чи 1 тэрбум төгрөг өгөө. Жигсэж байгаа хүн болгонд. Тэгэд бид нар энэ өөрийнхөө энэ газар нутгийн алтыг нь үйлдвэрлэлээ явуулаа гэж хэлсэн.
Тэгээ нөгөө хүмүүс чи яасан гэж бодож чинь ханцаагаа шамлаад. Тэгээд яасан бэ гэхээр нөгөө менежерт ингэж хэлсэн байгаа. Окей, зөвшөөрч. Эх орны хайр хаан дууссан бэ? Эцэг эхийн хайр ч гэсэн бас ялгаагүй. Эцэг эхийн хайр ч гэсэн. Есүсийг загалмаа дээр цовдлогдож байгаа шашин ч гэсэн бас ялгаагүй. Шашны хүмүүс Есүсийг цовдлсон шүү дээ. Шашинлаг хүмүүс. Тэд нар мундаг залбирдаг, ярьдаг, сайн мэдээ хуваалцдаг, бурхны үгдийг цээжилдэг, насаараа бурхны өдөр болгон суралцдаг тийм хүн байсан. Хаанаас нь Библийг тайлбарч чаддаг тийм хүн байсан. Гэхдээ тэд нар Есүсийг цовдлсон. Тийм учраас эндээс Никодем хэлсэн санааг бид нар харах юм бол юу хэлж байгааг шашин биднийг авардгүй юм а гэсэн утгатай зүйл юм аа. Шашин биднийг авардгүй. Бас хайрын их сурвалж гэж ярьж байгаа. Хайрын их сурвалж. Хүний хайр гэсэн бас л хязгаартай. Бид нар эцэгний хайр гэсэн бол зарим эцэг бид нар гүр хүмүүсийг орхидог хүмүүс их байдаг шүү дээ. Өөр хүнийг дагаад явдаг юм эсвэл би нэг хайрлаж чадахгүй чи өргүүлээд өгдөг тохиолдол ч бас байдаг шүү дээ. Тэгвэл Есүс гэсэн цовдлогдож байгаад ихэн ч гэсэн ах トゥ нар бас хамт байсан шүү дээ. Тэгэхээр энэ хийн чадахгүй зүйл байсан. Яагаад вэ? Бүх хайр Бурханаас хамааралтай гэдгийг бид харах хэрэгтэй. Иохан 3:16 юу гэж хэлсэн бэ гэхээр үнэхээр хайрлсан гэж ярьж байгаа. Тэр хайрын тухай ярьж байгаа. Тэгэхээр ах トゥ нар үнээр бид нар өнөөдөр Есүс Христэд итгэхдээ 90 сандаа аврагч болов гэж бодох ёстой. Ариун учраас бид нар биднийг аварсан уу? Үгүй. Засарсан учраас биднийг тэр аварсан уу? Бид чуулганд явдаг учраас тэр биднийг аварсан уу? Тэр биднийг нүгэлтэн байхад тэр биднийг аварсан шүү дээ. Энэ бол сайн мэдээ юм. Бурхан төгс хүмүүсийг хайрлаагүй. Төгс биш хүмүүсийг хайрлсан. Өнөөдөр энэ догоо хүмүүс чинь бүгдээрээ төгс байхаа төгс биш байхаа гэдэг ч юм уу юу хөө. Ямар ч байсан бид нар төгс биш гэдгийг бол бид нар маш сайн мэднэ шүү дээ, тийм үү? Гэхдээ нэг үнэн зүйл нь юу гэхээр Христ итгэлийн одоо үндэс эндээс бид нар харж болно. Чи аврал авахд ямар нэгэн зүйл хийх биш. Чиний хийх ёстой бүх зүйлийг Есүс загалмаа дээр хийсэн гэдгийг эндээс харж болно. Есүс загалмаа дээр цовдлогсныхаа дараа бүх зүйл гүйцэлтэй гэж хэлээд нас ордог, үхдэг. Тэгээ тэр нь болохоор тетелеста гэсэн одоо тийм грек үг байдаг. Тетелеста гэдэг үг нь болохоор тухайд болохоор төлөгцөө гэсэн утгыг одоо илэрхийлж байгаа. Би бүх төлөөсөө хийгээд дууссан гэсэн утгатай зүйл юм. 8 арилжааг хийхүүд бараагаа авсныхаа дараа бүх баримтан дээр гарын шиг зураад асуудалгүй болсон бүх зүйлүүдийг бүх тооцоог хийсэй гэх үед болохоор тетелеста гэж хэлдэг байсан. Хин нэгний боолоор худалдаж авах үед болохоор боолоор худалдаж авахдаа боолын бүх мөнгийг төлснийхэн дараа тетелеста буюу би боолын мөнгийг нь бүгдийг нь төлсөн шүү гэж хэлж байгаа гэсэн утгатай зүйл юм. Тухайд болохоор грек болон еврейчүүд болохоор тетелеста гэдэг үгийг юу гэж ойлгож ирсэн бэхээр бүх үрийг төлсөн гэж. Тийм учраас Есүс загалмаа дээр тетелеста гэж хэлэх үед хүмүүс ямар нэгэн зүйлийг тэр төлчихчээ дуусгачээ гэсэн утгыг бол ойлгож ирсэн гэсэн үг байхгүй юу? Ойлгож ирсэн гэсэн утгатай зүйл юм. Тийм учраас бид нар загалмаа дээр цовдлогсон тэр Есүсийн хэлсэн тэр залбирлуудыг бид нар зүгээр нэг сонсоод өнгөрөх үед бас байж. Гэтэл тэр үг болгонд нь маш гүнзгий үнэхээр гэдэг тэр утгууд нь яасан бэ? Илэрхийлэгдэж ирсэн. Үнэхээр хайрлсан. Хайрлсан. Өөрөөр хэлбэл тэр төгс хайрлсан гэдгийг бол хэлсэн гэсэн утгатай зүйл юм. Тэгвэл бүх хайрын хүч үндэс бол Бурханаас ихтэй юм гэж ярьж байгаа. За Бурхан хэнийг хайрлсан бэ? Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан гэж ярьж байгаа. За бид нар энийг ертөнц гэдэг үгээр мэдж байгаа. Тэр ертөнцийн хүмүүс болохоор яг Библиэр бол ийм дөрвөн салаа утгаар ертөнцийг бол тайлбараа галакси, гариг эрхэс одоогийн амьдарч байгаа ертөнц гэдэг. Харин энд гарч байгаа үг бол юу гэхээр ертөнц гэдэг дээр бол хүн төрлөختийг тодорхойлж байгаа үг юм. Тодорхойлж байгаа. Тэгэхээр ертөнцийн зөвхөн уул ус урмал амьтанг бол тодорхойлоогүй. Харин юу вэ? Бурхны эсрэг болсон хүн төрлөختнийг тодорхойлж байгаа. Бурхны эсрэг Бурхангүй амьдарч байгаа өөрийнхөө хүч чадлаар амьдарч байгаа хүмүүсийг бол тодорхойлж байгаа гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл Бурхныг орхисон хүмүүс, түүнээс нүүр буруулсан хүмүүс, нүгэлтэд боочлогдож амьдарч байгаа хүмүүсийг яасан бэ? ертөнц гэдэг нь бол тодорхойлж байгаа гэсэн үг юм. Бурхан хайрлах ёстой хүмүүсийг биш. Хайрлахад хэцүү хүмүүсийг хайрлсан. Бид нэг хайрыг ойлгох гэдэг шүү дээ, тийм үү? Хайрлахад хэцүү. Бид нар яг өөрийнхөө зүрх сэтгэлийг бодоод үзүүл яг. Би үнэхээр айлж байна. Бурхны өмнө зогсох, өөрийнхөө өмнө зогсох,
бусд юм зогсох, надад итгэдэг, надад бүх амьдралаа зориулсан эцэгийнхээ зогсохгүй ямар олон гэм нүгэлтэй байгаа гэж бид нар бол зүйлээд барахгүй. Тэгээ бид нар хүүхдүүдэд юу гэж ирсэн бэ гэхээр бас ийм зүйлийг ярьсан. Бид нар өдөрт 3 юмыг л үйллээ гэж. Энэ алдартай шигэл ярьж байгаа юм. Өдөрт 3 юмыг л үйллээ. Тэгвэл бид нар жил 365 хоногчоос 1000 орчим л гэм нүгэлтэй гэж ярьж байгаа. Тэгвэл Чингис хаан 46 настай. Тэгвэл 46,000 гимтэй гэж. Тэгвэл та нар 17 настай 17,000 гимтэй. Бидний зүр сэтгэл бол ер нь авах байхгүй л гэсэн утгатай зүйл байхгүй. Тэгээ бид бурхан үнэхээр тэр юу хайрлахад үнэхээр хэцүү байсан ч гэсэн бурхан биднийг хайрлсан. Бид нар бурханы өмнө ямар нэгэн зохисгүй үйлдэл хийдэг. Эндээс гараад өчтөр орой ч юм одоо ч сошиалаар уцаа ухчихтаа бид нар ямар нэгэн зүйлүүд ингээд гин үгэлтэйдээс авахаар янз бүрийн TikTok, YouTube-оор үзэшгүй юмнуудыг дууч бид нар айлчил группүүд нь лайв татсан байдаг. Нэгдсэн байх тохиолдол бас байж идэг. Тэгээ бурхан тэрийг харгаа байж боломгүй гэж. Хүмүүс амдаа тэр зүйлээр бурхан надаас нүрэ буруудаг гэж бодож идэг. Гэхдээ бурханы хайр бол би хичнээн адгийн хогийн байсан ч гэсэн хизээж түүний тэр хайр нь надаас нүрэ буруулдаггүй юм аа. Тийм учраас хайрыг ойлгохдоо бид нар эцэгхийн хайр, их орны хайр, хэн нэгний инфлюенсерийн хайр, хэн нэгний лаг явж байгаа ах дүүсийн хайраар ойлгох нь бол бид нар итгэлийн амьдралаа энэ дүүш төөрөлдөж будаж амьдарч байгаа ялгаагүй маа гэж ярьж байгаа. Тэгвэл тэр хайрын бодит илэрхийл юу вэ? Зарим хүмүүс ингэж асууж бурхан шударгын болов надад ямар нэгэн туслалцаа үзүүлэх ёстой гэдэг. Шударгын болов тэр ямар нэгэн үйлдэл үзүүлэх ёстой. Тэр шударгын бол энэ хүндрэлтийг завхарсан энэ дайнд ажид халаа хятантаа энэ дэлхийд ямар нэгэн зүйлээр өөрийгөө тэр хайрыг үзүүлэх ёстой гэж хэлсэн байдаг. Асуудаг хүндрэлтний угаасаа янз бүрийн философи янз бүрийн одоо судлаачаар хүртэл энэ асуултыг асууж өгдөг. Гэхдээ Есүс бурхан яасан бэ? Тэр хайрыг маш бодитоор илэрхийлсэн шүү дээ загалмаа дээр. Бурхны хайрын оргил хийсэн одоо үйлдэл бол загалмаа үйл явдал юм аа. Загалмаа үйл явдал юм. Хайрын хамгийн оргил хэсэг бол загалмаа үйл явдал юм аа. Тэг хүмүүс ингэж бод бурхан намайг хайрладаг бол би түүнийг хаанаас мэдгүй гэж асуудаг. Зөв хариулт нь бол та загалмаа руу хараарай. Би магадгүй Есүс Христийн өмнө зогсож байгаа тэр нэг хүмүүсийн нэг байж болох юм. Тэр хүмүүс Есүсийн өмнө болохоор янз бүрийн хүмүүс байсан шүү дээ. Зогсож байгаа хүмүүс бас байсан. Дагалдаг шин амьд ахуйд нь яг өхөөс өмнөхд нь болохоор хайртай дуртай тантай би бүгдийг энэ дэлхийг та хинж ирсэн би алаад өгөн таныг хамгаалаа гэж хэлчихсэн. Яг үнэндээ тэр уурцсан алсын зайнаас харж ирсэн. Хүмүүс яг энэ Есүсийн дагалдагчгийг мэдчихээ тэгээд. Зарим тэрүүд үрдэл яасан бэ? Түүнийг ашиг сонирхлынхаа үүднээс яасан бэ? Харж ирсэн гэж хэлж бодно. Зарим хүмүүс нь болохоор яаж туслах вэ гэж. Харин Есүс яг тэр харж байгаа хүмүүсийн өмнө тэдний төлөө яасан бэ? Тэр бурхны хайрыг тэдэнд харуулж ирсэн процесс үзье гэж хэлж байна. Тэр ах トゥ нар минь ээ бид нар загалмааг харж Есүс Христэд итгэсэн үү? Загалмаар бидний төлөө цовдлогдсон Есүс Христтэй уулзсан уу? Ээж нь яасан бэл ээж уулын шамнар зарим нэг шамнар байсан шүү дээ. Өөрийнхөөс өөрөө хийж чадахгүй Есүс Христийн загалмаар цовдлогдсон тийм үү? Юу ихэж бас мэдэхгүй байсан. Тийм учраас эндээс харах юм бол хүн өөрийн хайраар бусдыг аварч чадахгүй гэдгийг харж болно. Хүмүүс энэ дээр эцгийн хайр бол хамгийн үнцэнтэй гэж боддог хүмүүс бас байж дээ. Харин зөвхөн Христэл биднийг авардаг юм аа. Одоо бид нар тэгвэл 123 дугаар бүлгээс харах юм бол хоёр гэмт хэрэгтийн тухай гарна. Хоёр гэмт хэрэгтэн. Энэ хоёр гэмт хэрэгтэн болвол нэг нь яасан бэ гэхээр загалмаа дээр Есүс Христэд итгэсэн, нөгөөх нь болохоор загалмаа эсрэг буюу тэр мөнхийн тэр үхэл рүү явсан гэж хэлж болно. Мөнхийн тэр үхэл рүү явсан гэж хэлж болно. Үхэл рүү явсан. Хоёулаа яг тэр гурав яг ижил зайд байсан. Тэгээ хоёулаа түүний Есүсийн ярихыг сонссон. Бусад хүмүүс баг сонсоог байх. Яагаад гэвэл Есүс бүр эцсийн хүртэл бүх хүс цусаа шавхцсан байсан. Маш хүн туугдахгүй хэдхэн минутын дараа тэр секундаараа магадгүй яг үхэхэд бэлэн байсан. Бүр ярьж чадахгүй арай гэж ярьсан баг. Тэр гурав ойрхон байсан. Тэр гурав сонссон. Тэр гурав яг хангалттай тэр хоёр талбайг нь хангалттай Есүс Христийн зай одоо сонсох зайтай байсан гэж хэлж байна. Хоёулаа Есүсийн хайрыг харсан. Гэхдээ тэр хоёрын төгсгөл нь өөрөөсөн. Та нар ортодокс сүмийг мэдэн тийм үү? Ортодокс сүмийн загалмаа тэр нэг дашуу зураас байдаг шүү дээ. Ортодокс ингээд загалмаагаа дээр нь дашуу зураас байдаг. Тэр нь бол яг энэ процесс дээр гаралтай үүсэлтэй байхгүй юу? Юу гэхээр яагаад дашуу байхаар нэг нь уруу нь болохоор
там руу явж байгаа дээшгээ зааж байгаа нь болохоор Есүс Христэд итгээд аврагдсан тийм дүрслэл байгаа байхгүй юу. Гэхдээ ортодоксууд хамгийн харамсалтай нь загалмайг шүтдэг. Өнөөдөр бид нар ууд ус ургамал ноог шүтдэгтэй яг адилхан, морь малыг шүтдэгтэй яг адилхан. Ортодоксууд энийгээр маш аюултай. Аюултай. Тэд нар янз бүрийн шашны зураг хүрэг, янз бүрийн дагалдагчны зураг хүргийг бүтээгээд түүнийг шүтчихийдэг. За яг л тэр процесс бол энд одоо болж байгаа гэж хэлж байна. Нэг нь Есүс Христийн хайрыг хүлээж авсан, нөгөө нь хүлээж аваагүй эсэргүүцсэн гэж хэлж байна. Эхний гэмт хэрэгтэй ингэж хэлсэн байгаа. Ингэж хэлсэн байна. Чи тэнд үлгэрсэн гэмт хэрэгтнүүдийн нэг нь түүнийг доромжилж та чинь хэн биш үү гэж хэлсэн байна. Та чинь Христ биш үү гэж хэлсэн байгаа. Христ гэж хэлээд байгаа байхгүй юу? Дараа нь өөрийгөө бас биднийг авраач гэж хэлсэн байгаа. Дараа нь юу гэж хэлсэн бэ гэхээр ингэж хэлсэн. Нөгөөх нь болохоор чи адилхан яд унтсан атлаа. Чи юу ярина вэ? Тэгээд ясан бэ? Ингэж хэлсэн байна. Бурханаас айхгүй нү? Чи Бурханаас айхгүй нү гэж хэлсэн. Тэгээд яасан бид үйлцэх хэргийг төлөө зог хариуг авч байна. Тэр хүний дотор ямар нэгэн буруудаглаа тэр мэдэрсэн хүлээмжшэрсэн гэсэн үг юм. Тэгээд юу болсон бэ? Харин энэ хүн ямар ч буруу юм үлдээгүй шүү. Тэгээд тэр Христэ гэж хэлээгүй. Есүсээ гэж хэлсэн байна. Та өөрийнхөө хаанчлалд очихдоо намайг санаарай гэж хэлсэн байгаа. Нөгөө гэмт хэрэгт нь болохоор Христ гэж дуудсан. Харин нөгөөг хүлээж авч байгаа гэмт хэрэгт нь Есүсээ гэж хэлсэн байгаа. Тэгээд Есүсийг юу гэж хэлсэн бэ? Хаанчлалдаа очихдоо намайг дурсаарай гэж хэлсэн. Тэгээд Есүс юу гэж хэлсэн бэ? Яг одоо чи яваач начхарлаа гэж хэлсэн. Тэгвэл бид нар Христийн талаар бодох ёстой. Эхний гэмт хэрэгтэй юу вэ? Одоо бид нар амар сайн дүн шинжилгээ хийх байна. Дүн шинжилгээ хийх байна. Юу вэ? Тэр Есүсийг хэн гэж дуудсан бэ? Эзэн гэж дуудаагүй. Есүсээс гэж дуудаагүй. Христэ гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл үүрэг хариуцлага потенциалыг дуудсан гэсэн үг байхгүй юу? Үүрэг хариуцлага. Энэ бол ямар нэгэн зүйл хийдэг хүн гэж тодорхойлсон байхгүй юу? Ямар нэгэн чадвартай хүн гэж тодорхойлсон. Мэдээж тэр хүн дээрвч бол Есүс Христийг ямар хүн байсныг бол мэдсэн баг. Тэгэхээр өөрөөр хэлбэл хараараа. Тэр хүн биш үү? Намааг авраад бас өөрийгөө авраач хэлсэн байгаа шүү дээ. Энэ хүний цаадын чандын санаа юу вэ гэхээр маш аимшигтай тийм юу гарч ирж байгаа. Тайлбар гарч ирж байгаа. Юу вэ гэхээр өөрийнхөө төлөө Есүст итгэсэн. Өөрийнхөө ашиг сонирхлын төлөө Есүст итгэж байгаа хүнтэй төрөхсөн. Бид нар амьдрал дээр ийм байдаг. Би сайн байвал Бурхан хайртай. Бурхан намайг залбирт хариулвал би Бурханд хайртай. Бурхан миний хүслийг биелүүлвэл би Бурханд хайртай. Бурхан надад сайн зүйлийг өгөх юм бол би Бурханд хайртай. Тэгээд зарим хүмүүс ажилгүй болоод сүмд ирээд ажилдаа болсныхаа дараа хүмүүс яваад өгөх тохиолдол байдаг. Зарим хүмүүс ажилдаа болоод ажилгүй болоод ирэхээр бүр байхгүй болсон тохиолдол бас байж идэг. Хүмүүсийн амьдрал яа тийм Есүс Христ итгэдэг хүмүүс яагаад өөрчлөгддөг юм бэ гэж. Тэр хоёр дахь номлоо юу гэж хэлсэн бэ гэхээр Есүс Христэд итгэдэг мөртлөө яагаад хүмүүс зарим нь өөрчлөгдөд зарим нь өөрчлөгддөг юм бэ гэдэг асуултыг гаргаж ирсэн. Есүсийг таних болон мэдэх хоёрын ялгаа үүнтэй холбоотой гэж хэлсэн. Тэр учраас зарим хүмүүс Есүс Христэд итгэхдээ Есүс Христийн тэр загалмай үүс процессыг аймаасаа сайн мэддэг, маш тодорхой мэддэг мөртлөө магадгүй нөгөө хүн шиг байсан байж болох юм. Есүс Христэд итгэх юм бол би сайн хүмүүстэй болно, сайн найзартай болно. Би бас магадгүй мөнгөтэй болно. За би магадгүй сайн залуутай уулзах, би сайн эхнэртэй уулзах, би сайн найз охинтой уулзах. Би эсвэл ямар нэгэн байдлаар эндээс надад бол сайн зүйл бий болоо гэж утсан. Гэвч амьдрал дээр яасан бөгөөд тийм зүйл болоог учраас зарим хүмүүс хэмээрхэн би андуурчихжээ гэд яваад өгдөг хүмүүс байж идэг. Асуудлаа зарим шийдвүүлчихэд яваад өгдөг хүмүүс бас байдаг. Зарим хүмүүс зөвхөн асуудал дээр төвлөрч бурханд үйлчлэгээ тодорхойлдог хүмүүс бас байж идэг. Өөрөөр хэлбэл Есүсийг энэ хүн биш шүү дээ. Христ гэж дуудаж байгаа юм шүү дээ. Аврагч биш. Христэл болгож дуудсан байгаа таахгүй юу? Одоо хоёул яач. Нөгөө найзыг яасан бэ? Гурвуулах нь адилхан байж ч тийм үү? Нөгөө хэлсэн чи адилхан ялдуу чи ямар хөг юм бэ гэж. Харин хоёр дахь гэмт хэрэгтэй өөр байсан. Тэр юу байсан бэ? Хүүшээ.
Ингэж хэлсэн байна. Харин нөгөө түүнийг зэмлсэн гэж хэлсэн. Чи надлахын яалд унсан гатлаа Бурханаас айхгүй байна уу? Бид үйлцэг хэргийг төлөө хариуг авч байна штэ гэж хэлсэн байгаа. Яг л адилхан гэмтэй байна штэ. Адилхан нүгэлтэй байна штэ. Бид зохистой юмудаа авсан шүү дээ гэж хэлсэн. Гэхдээ Есүсийг юу гэж хэлсэн бэ? Есүсээ гэж хэлсэн. Есүс гэж хэлсэн. Тэр Есүсийг хинбэ гэж хэлсэн бэ? Аврагчаа гэж хэлсэн. Есүс гэдэг чинь өөрөө утга нь юу вэ? Аврагч гэсэн утгатай шүү дээ. Аврагч эзэн. Тэгээд юу хэлсэн бэ? Та намайг хаанчлалтаа санаарай гэж хэлсэн байгаа. Хамгийн сонирхолтой аимшигтай үйл явдлыг хэлье. Энэ зураглал бол амар эсрэгцэл байгаа байхгүй юу? Эсрэгцэл. Библиэр маш олон харин гэдэг үгнүүд гардаг. Энэ эсрэгцэл нь юу гэхээр өмнөх нь аимшигтай байж байгаа дараагийнх нь бидэнд найдар байгаа харин гэж юм. Тэгвэл юу гэхээр Есүстэй яг Есүсээ та намайг хаанчлалтаа санаарай гэж яхад Есүсийг хэн гэж хард төсөөлж байна? Хаан гэж дуудаж штэ. Өөрийнхөө хаанчлалтаа намайг санаарай гэсэн. Гэтэл Есүс үндэ өргөс төтөв зүсэн байсан. Есүс хааны хувцс байхгүйсэн. Тэр хувцс нь нэг цустай байсан. Түүний бие бүтэн биш байсан. Түүний бие урагцсан байсан. Түүний бие нэг хүүхнийц байсан. Түүнэд хажууд нь байхад үнэрнээс байхын эцсгүй байсан. Яг цуснуучаас гадна хүмүүс түүнийг гудамжаар явж байхад нь шүлсээ хайжсэн хүүхэд бүртэл илэг доогоолж шүлсээ хайж нулимжсэн. Би ч гэсэн хадгалах жигшиж байна гэдгээр хүмүүс ам мууралдан Есүс Христийг яасан бэ? Нулимжсэн. Тэгээ тэр хүнийг хараад юу гэж хэлсэн бэ гэхээр та хаанчлалтаа намайг санаарай гэж хэлсэн. Тэгвэл тэр хүн юуг харсан бэ гэхээр тэр загалмаан цаадах мөнхийн тэр хааныг харсан байхгүй юу? Сая бид нар дууссан шүү дээ. Мөнхийн мөнхөд. Бид нар Есүсийг ямар төвшөнд ойлгож итгэж байгаа гэдгийг эндээс ялах хэрэгтэй. Эхний хүн бол энэ газар дээр амьдралын төлөө Есүст итгэсэн. Харин дараагийнх нь бол бүгдээрээ өхөн тодорхой, харин Деваачнд очих нь бол Есүсээр юм байна гэд Есүсийг дуудсан. Есүс Иохан номдэр юу гэж хэлсэн бэ? Би бол заам гэж хэлсэн. Хинч надаар дамжуулгүйгээр ичиж өгөх гэж хэлсэн байгаа. Бид нар одоо бурханд итгэдэг, бурханд талаар ярьдаг, бурханд талаар сонсдог. Бурхан бол хааш, бурхан бол агуу, бурханд итгэх юм бол чиний амьдрал чи өөрчлөгдөх гэж ярьдаг. Гэхдээ Есүсгүйгээр бол энэ боломжгүй юм аа. Есүс би өөрийгөө юу гэж хэлсэн бэ? Би бол заам гэж хэлсэн байгаа. Амен. Тэр загалмаа дээр өөрөө зам болсон юм. Тэг учраас актуун нар минь түүний бие нь хувцас биш нийлц цус байсан. Тэгээд тэр залууч биш ээ. Ямар ч гэсэн тэр Есүс Христийг хараад аврагчаа гэж Есүсийг дуудсан. Тэгвэл итгэл гэдэг нь зөвхөн нүдэндээ харагдсанаас илүүгээр Бурханд найддаг зүрхийг хэлж байгаа гэсэн үг. Тэгээд бид тэр залуучуудад 110 гаруй залуучуудад 4 өдөр ингээ байгаад сүүлд би хэлсэн. За та нар Есүс Христийг хүлээж авсан. Гэхдээ би та нарт нэг үний юм хэлье. Жог гонигтой байж магадгүй. Яагаад гэвэл та нар эндээс гараад гэр орных чинь дайсан сайн муу найз нөхөд бүгдээрээ хിവэрээ. Та нар Есүс загидаг зэмлдэг хүмүүс юм, та нарыг магтдаг зэмлдэг хүмүүс бүгдээрээ хിവэрээ. Амьдрал чинь өөрчлөгдөхгүй юм аа. Харин чиний зүрх чинь өөрчлөгдсөн болвол түүгээрээ амьдраарай. Одоо чи эндээс ганцаараа биш. Чи өмнө өөрийнхөө амьдралыг янз бүр хүчрхийлүүлсэн, зодуулсан, нүдүүлсэн, амиа оруулсан, амар олонний замуудыг туулсан. Одоо чи бүх зүйлүүдийг Есүст даатгаарай. Тэгвэл итгэл гэдэг үг нь юу вэ гэж? Хүмүүс итгэл гэдэг үгийг зөвхөн хүний итгэлтэй холбоо, итгэл одоо чадвартайгаар холбож байдаг. Итгэл гэдэг нь болохоор би бүх амьдралаа түүнд даатгах юм аа гэж ирж байгаа. Тэгвэл тэр залуу өөрийнхөө үхлийг яасан бэ? Есүс даатгсан. Тэгээ Есүс гайхалтай үг хэлсэн. Өнөөдөр чи юу хийх хэрэггүй. Яа тэгвэл тэр залуу Есүс бүгдийг хийж байгааг мэдсэн. Тэгээ Есүс бүгдийг хийснээр баталсан учраас өнөөдөр чи яваач очихлоо гэж хэлж байгаа. Тэгвэл та нар хараарай. Өнөөдөр чи сайн үс хий. Өнөөдөр чи жоохон сайн болж байгаад надтай уулзаараа чийсэл жоохон дутуу байна гэж юус хэлээгүй. Өнөөдөр чи яваач очно гэж хэлсэн. Амен. Чи 10 хуулийг цээжлээд ирээ гэж хэлээгүй. Чи Библийн ийм олон ишлүүдийг цээжлээд ирээ гэж хэлээгүй. Харин юу вэ? Өнөөдөр чи яваачнд очих болно. Энэ бол Эфес 2:8-аас дээр маш тодорхой хэлсэн байдаг. Нэгүслийн учраас итгэлээр бид нар аврагдсан. Аврагдсан нь Бурхны бэлгээ гэж хэлсэн байна. Амен. Тиймээс хинч өөрөөрөө сайрахгүй. Амен.
Шашны хүмүүсд өөрсдөө саргаж байсан. Эцэстээ Есүсийг цовдлсон. Гин нүгүүд бол Есүс Христийг цовдлсон. Тиймээс ах トゥ нар минь ээ. Өнөөдөр бид нар яг загалмаа дээр Есүс Христтэй уулзсан уу? Бид тэр хоёр хүний яг алинд нь яваад байгаа юм биш вэ гэдгийг бодох хэрэгтэй. Хэрэв магадгүй энэ цагт яг Есүс Христийг хүлээж аваагүй нэгэн байгаа бол түүнийг дуудаараа. Есүсээ би маргааш юу болохыг мэдэхгүй. Гэхдээ би тантай уулзмаар байна. Тэгээд тэр залуу юу гэж хэлсэн бэ гэхээр уучлаарай залуу гэд нэрлээд байгаа. Яг залууг нь мэдэхгүй байна. Тэгээ яасан бэ гэхээр гимтэйг хүлэмжширсэн. Хим үгэлтэйгээ бурууга хүлэмжширсэн. Тэгээд яасан бэ? Би бол өөхөх ялтай. Тэр гимт бас боломж олгосон. Тэгээ Есүс юм чигсэн бас хэлсэн. Тэгээ Есүс чи өнөөдөр Дивашд очих болно гэж хэлсэн. Тэгээ учраас авралын талаар сайн мэдэлийн талаар Есүс Христосийн талаар ойлголтоо бид нар ярьдаг мэддэг чаддаг зүйлүүдээ сурсан цээжилсэн ишлүүдээ аягүй сайн эргцүүлэх хэрэгтэй гэж судалтай зүйл юм. Би Есүс Христэд итгээд явах юм бол би эсвэл үүштэд явах юм бол эсвэл би ямар нэгэн байдлаар энд Есүс надад дандаа туслах юм байна. Ямар ч муу хүмүүс байхгүй байна. Тэгээд энд явах юм бол нэг сүм дотор явах юм бол нэг арай л аягүй гэгээлэг өөрчлөлттэй гоё авраатай газар гэж бодож явах юм. Энэ бол хөөрхилтэй амьдрал. Хүн болгон хичээж байгаа. Хоёрдугаар бид өсвөр залуучуудад юу гэж хэлсэн бэхээр та нар яагаад хүмүүс өөрчлөгддөггүй гэж зарим хүмүүсийг харж байгаа. Хоёр төрлийн өөрчлөгдөхгүй юм байгаа. Нэг нь болохоор тэр угаасаа анханасаа Есүс Христийг авч хүлээж аваагүй учраас тэр эсний өдөр мөргөлдөнд ирдэггүй юм. 11-ээс өөрчлөгддөггүй юм. Тэгээ хүмүүс дандаа маргалдаг, үргэлж дандаа асуудал дандаа давтагдаж идэг. Харин хоёр дахь өөрчлөгддөггүй хүмүүс нь байгаа. Тэгтээ тэр өөрчлөгддөггүй юм шиг харагдаж байгаа бол шиг өөрчлөгдөж идэг. Түрүүсээ манай хатнагийн залбирлаар гарсан шүү дээ. Бид нар гим нүгэлтэй байсан ч та биднийг хаалдаг. Энэ бол итгэж үний тэмцэл байхгүй юу? Би сул дорой алдаатай байсан ч гэсэн би бурхны хаан дотор дахиж босох боломжуудыг бурхан надад олгож өгч идэг. Тэгвэл итгэж хүмүүсээ өөрчлөгдөхгүй байгаа тэр дүр төрх нь заримдаа юу гэж харагддаг вэ гэхээр тэр өөрчлөгдөхгүй байгаа биш. Тэр өөрчлөгдөхгүй тэмцээд унаад байгаа байхгүй юу? Тэр мэдхгүйгээсээ болоод бас яг унд босоод байгаа байхгүй. Тэг учраас бид залуучууд юу гэж хэлсэн бэ гэхээр тэр унах үед чинь Есүсийн тэр загалмаа үйл явц чамайг босох болно гэж. Би баян шуурчуулганд үйлчилж байгаа та нэг өдөр шийдвэр гаргасан. Юу гэж гаргасан бэ гэхээр би юу боллоо. Энийг бол даахгүй мэн. Энэ олон хүмүүсийг янз бүрийн шалтгаансан хүмүүсийг даахгүй байрч авчих гэдэг бол яаж аюу хэцүү юм байна. Бүр төвчээр бол амар юм байна. Бүр ингээд тэг болио гэд. Тэгээ нэг орой ер нь бол болио гэд гадаа гараад өвлийн хүүтэнд зэсгэн хүүтэнд зогсож исэн. Тэгээ яг тэр үед надад юу харагдсан бэ гэхээр Есүс Христ загалмаа дээр яг ингэ толгоогоо удаалгасан над руу харж байгаа тийм мэдрэмж төрсөн. Чингисээ чиний энэ зовлон, энэ өвдөлт, энэ шаналл, нулимс чиний төвчээр бүх зүйлүүдээ би бүгдийг загалмаа дээр үүссэн шүү дээ. Надад наад хийж бүх ачаагаа өгөөжсэн. Би ишлэл мэдэхгүй байхад надад зүудэнд болохоор тийм өгөлжсэн. Хүнд ачаагаа наашаа аваад би чамд өөрийнхөө буулыг өгөөжсэн. Тэгвэл Христэд итгэсэн бол Христэд хамт амьдрах явдал юм аа. Христэд итгэх нь бол өөрөө өөртөө л амьдарч байгаа явдал гэж хэлж байна. Тэгвэл Есүс Марк номдэр юу гэж хэлсэн? Матай номдэр юу гэж хэлсэн бэ? Хүнд ачаа өргөж бүгд над руу би танад өөрийнхөө буулгыг өгөө гэж хэлсэн байгаа. Ваа бид нар өмнө өөрийнхөө буулгыг хүмүүсийн буулгыг аваад явж байсан. Тухайн буулга бол ийм хоёр ийм диагоналтай байдаг гэсэн. Тэгээ хоёр шарыг хөдөлдөг гэсэн. Хоёр буулга хамтаа явж гэсэн. Тэгээд Есүс наад буулгаа чи надад харин чи миний буулгыг аваарай гэж хэлсэн байна. Есүс хамт таалах гэж хэлж байгаа. Амен. Тийм учраас бид нар өдөр болгон гимөглөлийн асуудал донд ямар хүн амьдрдаг вэ? Галаад 2:2-ыг бас санах хэрэгтэй. Амьд байгаа нь биш. Эдүүгээ би махан мэдээ амьд байгаа намайг хайрлаж миний төлөө өөрийгөө тушаасан Бурхны хүүд итгэх итгэгээр амьдарч байгаа юмаа гэж хэлсэн байна. Амен. Тэгээд юу гэж хэлсэн бэ? Түүнд итгэж чинь хийж мөхгүй гэж хэлсэн. Ах トゥ нар минь бид нар 100% Бурханд итгэж байгаа юу? Түүнд амьдралаа бүрэн дүрэн даатгаж байгаа юу? Тийм учраас үнэхээр хайрлагдгийг бодох хэрэгтэй гэсэн юм. Үнэхээр хайрлагдсан. Яаков номдэр юу гэж хэлдэг вэ гэхээр ийм үг байгаа. Аим сайн сонсороо. Гэхдээ та нарыг мэдчихэж магадгүй тэгтээ акцент үгээс сонсороо. Үнэхээр сонсороо. Юу гэхээр чөтгөрүүд хүртэл Бурханд итгэдэг гэсэн үг гэдэг. Тэгтээ чөтгөрүүд Бурханд итгэдэг мөртлөө Бурхныг эсэргүүцэж амьдардаг. Бурхныг дагдгүй амьдардаг.
Өөрөөр хэлбэл чөтгөрүүд Бурханд найдварыг тавьдгүй гэсэн үг. Тэгвэл авралын гэдгэл юу вэ? Христэд бүрэн дүүрэн амьдралаа даатгасаа. Есүс Христ бол аврагч юм байна. Би ирээдүйн бүх амьдралаа түүнд даатгаж байна. Түүнтэй хамт амьдрах болно гэсэн шийдвэр юм. Амен. Заалмалаа цовдлогдсон тэр хүн юу ч хийж чадахгүй байсан шүү дээ. Та бодоод үзэлтэй. Хадуулсан, бас л адилхан зодуулсан, нүдүүлсэн. Угаасаа тэр заалмалаа цовдлогдож байгаа хүмүүсийн шийдэл нь болохоор зориудаар уучлаа тамалжиж хурдан өгөөлөхийн тулд байдаг. Яг л дугуй Ромын зэргүүд ажлаа хурдан дуусгахын тулд илүү айл олох тэдний бүр тарчилж байгаа замд одоо загалмаа дээр үлддэг гэсэн. Бидэнд сайн мэдээ байна. Есүс Христ юм аа. Бидний сайн үс өнөөдрийн энэ хүртэл итгэлээр явсан зүйлс маань Есүс Христэд би сайн үс хийгээд биш. Харин Есүс Христ намайг аварсан учраас бид нар өнөөдөр сайн үс хийх гэж, сайн хүн болох гэж өнөөдөр явж байгаа хүмүүс юм. Амен. Энэ бол Бурхны нэгүсэл юм аа. Тэгээд юу Иохан 3:16-ыг бүгдээр харцгаая, төгсгөлийн хэсгийг харцгаая. Иохан 3:16. Тиймээс хүүд итгэж төгсгөлээс хүүд итгэж хэн ч мөхгүй харин мөнх амьтаа байх болно гэж хэлсэн байгаа. Мөнх амьтаа байх болно гэж хэлсэн байгаа. Тэгвэл мөнх ам гэж юу вэ? Хүмүүсийн том эндүрэл, ялангуяа Христ итгэж хүмүүс гэсэн энэ эндүрэл донд явдаг. Юу гэхээр мөнх ам гэхээр өгснийхаа дараа л Бурхантай хамт амьдрах гэж бодож идэг. Амар сайн бодороо. Тэр зүйлэн талаар бодож байгаа. Тэгэхэд мөнх ам гэдэг нь юуг илэрхийлэх вэ? Мөнх ам гэдэг нь Христэд итгэснээс хойш Есүс Христтэй уулзах хүртлээр харилцаатай байх амьдралыг тодорхойлж байгаа. Энгийн практик тайлбар шүү. За юу. Мөнх ам гэдэг нь юу вэ? Би хизээрээ гэж өгөх юм чинь энэ лидер тэгээд хэсэг амьдрал тэгээд дуусаад гэхдээ би мөнх амьдрнаа тавьж начна гэж бодож байсан. Гэсэн мөнх ам гэдэг нь яг юу вэ? Яг одоо Есүс Христтэй хамт тэр мөнх амаар амьдрах явдал юм гэж ирж байгаа. Мөнх амаар. Тийм учраас энэ мөнх ам гэдэг нь бол хүмүүс цаг хугацаагаар төсөөлөх гэдэг биш. Өдөр тутмын харилцаа. Өдөр тутмын бүгд хэлээд үзье. Өдөр тутмын харилцаа. Мөнх ам өгсний дараа эхлэхгүй. Яг одоо эхэлж байгаа юм. Амен. Яг одоо эхэлж байгаа. Христийг хүлээж авсан яг энэ мөчид эхэлж байгаа юм. Амен. Тэгээ Есүс загалмаа дээр юу гэж хэлсэн бэ? За чи надад өчсөн учраас нэг өдөр тэгэл яг гоо чи деваачнд очиж мөнх амьдрнаа гэж яриаггүй. Чи яг өнөөдөр чи мөнх амьдрнаа гэж хэлсэн. Тэгэхээр өнөөдрийн номлол зөвхөн итгээгүй хүмүүс зориулагдаагүй юм. Итгэж бидэрт бас чек хийх апдейт одоо ийм өөрчлөлтүүдийг, шинжилгэүүдийг хийх, өөрийгөө тийм худал үнийг тодорхойлох, буруу зөрүүгээ дэнслэх тийм номлол гэж хэлж болно. Та залбирдаг уу? Үүрэг учраас залбирдаг уу? Христтэй. Христ гэж хэлсэнтэй яг тэр гэмтэнтэй адилхан. Надад эзэнтэйгээ ярилцах хүсэл байгаа учраас залбирдаг уу? Бодох ёстой зүйл юм тийм үү? Мөн та чуулганд ирдэг чинь зуршил уу? Бид нар Бурхантай уулзах гэж ирдэг. Чуулганд хүнтэй уулзах гэж биш. Пастортай уулзах гэж биш. Бидэйгээ уулзах гэж биш. Мэдээж тэр нь 2 дугаар, 3 дугаар, дутгаар, дөтгөрт нь орох баг. Хамгийн эхлээд Бурхантай уулзах хэрэгтэй. Амен. Бурхантай уулзах зүйл. Тэр учраас заримдаа шүм дотор хүмүүсийг харж ирсэн хүмүүс тэр хүмүүс нь таалахгүй, энэ хүмүүс нь таалахгүй, ийм таалахгүй, ийм гоё, ийм муухай, энийгээ сод, энийгээ тэрийг энийгээ байхгүй бол гэж бодсон хүмүүсээс байж идэг. Үгүй нөхцөл байдлаас үл хамааран Бурхантай уулзах гэж ирсэн хүмүүс. Тэр учраас бид нар энэ чуулганд ирж байгаа хүмүүсийг та нар хараа. Зарим нь амар хүнд хэцүү амьдрал туулж байгаа ч гэсэн бүгдээрээ Бурханаас дууг авах сонсох гэж ирж байгаа хүмүүс байж идэг. Ганцхан чи биш. Бүгд л яг тэгж тэмүүлж байгаа. Тийм учраас ах トゥ нар минь чөтгөр биднийг Бурхан итгэлээс холдуулахын тулд хүмүүс рүү харуулдаг. Өнөөдөр гоё дуу дуулж, өнөөдөр муухай дуу дуулж, өнөөдөр тэр дуу дуулж, өнөөдөр тийм юм гарч, тийм солигдсон байна биш. Бид тэр чуулганд болвол зуршлаараа биш, аврагчтайгаа уулзахаар ирдэг хүмүүс болох хэрэгтэй юм. Амен.
Өнөөдөр бидний юу өөрчилж байна вэ? Тийм учраас ариун хүмүүс ингэж яддаг. Ажилдаа болчлаа би өнөөдөр сүмд очиж чадахгүй. Өнөөдөр өчтөрж байгаа ядарчлаа би өнөөдөр жоохон амарч яана гэж бодож болох юм. Үнцэтэй байцгаая. Үнцэтэй. За дүгнэлтээ. Яон 3:16-аас харах юм бол бидэд 3 чухал зүйлийн дүгнэлтийг өгч байна. Нэгт нь юу гэхээр бүх хайр Бурханаас ихтэй юм аа. Та эцсээ хүртэл хайрлж чадахгүй тийм нөхцөл байдалд тулгарсан баг. Гэхдээ эцсээ хүртэл хайрлах хайруулал Бурханаас ихтэй юм аа. Тэр биднийг хайрлсан. Тэр хайр нь загалмаа дээр илэрхийлэгдсэн. Тэр бидний төлөө өөрийгөө өгсөн. Хайр хүнээс хариу хүлээдэг. Тийм учраас бид нар загалмаа дээр хариу үйлдэл үзүүлсэн тэр хүнтэй адилхан Есүс Христийн өмнө хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй. За нэг зүйлийг яриад Магдалины баг гарч иж байгаа хор нэг зүйлийг яриа. Олон хүмүүс Есүс Христийг хүлээж авсан, Есүс Христ итгэдэг гэсэн мөртлөө хоёр дахь тэр гэмт хэрэгтний ярьсан тэр үйлдэлийг хийгээгүй байдаг. Тэр нь юу гэхээр гэмээ хүлээн зөвшөөрөөгүй. Зүгээр итгэж. Тэгээд сэтгэл хөдлөл, зан чанар сайхан юм мотивашн байдлаар байдаг хүмүүс байдаг. Есүс Христэд итгэнэ гэдэг нь юу гэж хэлж байгаа вэ гэхээр манайхан Есүс Христэд итгэнэ гэдэг нь түүнийг амрагчаар хүлээж авна гэдэг нь яг энэ зүйлийг хийгээгүй тэр нэгэн байгаа бол та суудлаасаа босоод өөрийнхөө төлөө Есүс Христ таны төлөө хийсэн тэр үндсэнд та хариу үйлдэл үзүүлээрэй гэж хэлмээр байна. Тэр нь юу гэхээр Есүс Христ миний нүглийн төлөө загалмаа дээр цовдлогдсон. Миний нүглийн төлөө. Тийм учраас би гэм нүгэлтэйг хүлээж зөвшөөрч байна. Харин миний нүглийн төлөө эзэн Есүс Христ загалмаа дээр цовдлогдоод үхээд амьдсан. Тэр бол аврагчаа гэж энэ залбирлыг та хийсэн үү? Хийгээсэй гэж бас хэлмээр байна. Таны хэдэн жил чуулганд явдаг ямар газар үйлчилдэг ажилтдаг чинь сонирн биш. Харин Христийг аврагчаар хүлээж авсан уу гэдэг нь Бурхны хувьд бол сайн мэт юм аа. Хамтаа суудлаасаа бас нэг